За жигчдэд 400 м квадрат эзэмших хэрэг шилжүүлнэ. За энэ дээр болохоор хоёр давхар дөнзөн байшин байгаа. За би нэг байшингийн бичлэгийг ерөнхийдөө хийж. За газрын хувьд бол ерөнхийдөө нэг юм чихтэй зундаа сайхан зөвлөг ногоо ургахаар юм байна. Тэгээ энэ байшин маань болохоор газар маань жоохон зөөлөн учраас жоохон суулт өгсөн байгаа. Засвар хэрэгтэй. Сүүлийн 4 жил бараг хүн амьдраагүй. За нэг давхартаа нэг иймэрхүү зай талбайтай юм байна. Тэгээ энэ голын баг нь жоохон суулт өгөөд энэ паркетууд жоохон засвар хийх хэрэгтэй. Энийг бараг янзлна. За энд харанхуй өрөө хоёр давхарлага. Ингээд жоохон суулт өгсөн. Модон материалын хувьд бол бараг шинээрээ шахуу байна доо гайгүй. Ер нь бол энийг авах юм бол байшингаа нэлээд засвар хийх хэрэгтэй. За энд нэг өрөө, энд бас нэг өрөө. Тог татчихсан байгаа. Зай талбайгийн хувьд бол талбай ихтэй энэ хүн амдраг уучраас ингээд битүүлсэн байна. Хүн бүгдийн рек хийсэн байна. Миний хувьд 40 сая. За тэгээ яг бэлэн авах хүнд бол эрхээ шилжүүлээд байшинтайгаа зөв бөгнөө гэсэн. За тэгэхэд нэг доошоо ганц нэг сая төгрөг бухалах. За ийм байшин байна да. За гадна талын нэг харуулдаг. Гадсан за тэнд нэг жижигхэн гадснаас наашаа ийш яваад энэ хашаараа тулаад. За энэ чинь бараг гараж хийсэн ч болохоор л юм байна. Хавийн газар ерөөсөө тийм жоохон чихтэй газар юм байна. Ааваш маань хойдлаас. Оор орчиндөө нэг юм заслангийн байшингууд ихэнх нь хүн амьдрахгүй байгаа. За тэгээд нэг болно. Тэр жижиг хар хамарнаас ингээд хашаараа тулаад. За засмал зам бол тийм харагдаж байна. Орхон. Засмалаас бол 300 м орчим. Байшингийн хувьд бол цагаан том байшин. Тэгээ засвар хэрэгтэй шүү. Тэрийг бас хэлчихье. За баярлалаа.